Манай их хоёр том ч бас нэг насны дөрөв тахгүй. Тэгэхээр ядарч ирсэн. Нэг нас бол бас яг хоёр жоох хөвгч ихэр шиг л өвдгөөрөө бүр чанга ёо. Баярнад мамын дугаарт Монголын гавьяат тамирчин үндэсний шигшээ багийн тамирчин за бас их олон тодтголтой Монголын анхны эмэгтэй их мастер те Батбаягийн мөнгөн тулыгаа урьж оролцуулж байгаамаа. За тэгээд хоёулангийнх нь подкастын ярилцлага маань их тэнгэр клуб хаусаас нийт манай одоо подкастыг зорж үздэг хүмүүст маань хүрж байна. Ингээд урилга хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа, урьсанд баярлалаа. Энэ хаврын сонин сайхан соёлыг эхлэгээд ерөнхийдөө би нөгөө сая хангард одон авлаа тийм ээ. Тэгээд энэ сонин сайхан руу орохын өмнө Монте Карлогийн Монако улсад болсон тий. Энэ бас энэ тэмцээн бол нэлээд онцлог гэж ойлгоод байгаа. Би яг хувьдаа би өөрөө одоо спортын мэдлэг, босрал, сонирхол их бага хүн. Тий яг хүний хувьд. Тэгээд яг манай подкастт манаас Монгол Улсын гавьяат тамирчин ялангуяа спортын, мэрэгжлийн спортын анх удаага бараг орж байна. Тэгээд Баярнаадмын дугаарт маань орж байгааг хоёулаа тэр сонь сайхан руу эхлүүлвэл. Ерөнхийдөө энэ жил эхлснээс хойш би ч одоо маш олон тэмцээнд орсон байгаа. Хамгийн анх энэ одоо энэ оны эхний тэмцээн гэх юм бол үндэсний шигшээ багийн сонгон шалгалт гэдэг тэмцээн зохион байгуулагддаг. Манайх бол ерөнхийдөө жил болгон үндэсний шигшээ багийн тамирчнаа одоо сонгон шалгаруулад шинжлэгдээд ингээд дахиад сонгогдоод явдаг. Тэр тэмцээн маань 1 сард бол болсон. Тэгээ миний хувьд болохоор төрүүлээд үндэсний шигшээ багийн тамирчнаараа дахин ингээд сонгогдсон байгаа. Нийт үндэсний шигшээ багт одоо 4 эрэгтэй, 4 эмэгтэй гээд 8 тамирчин, 2 дасгалжуулагч гээд манай шатрын үндэсний шигшээ баг бол ингээд маш олон хүний бүрэлдэхүүнтэй ингээд болцсон байгаа. Шигшээ багт орсноороо мэдээж яг тэмцээн уралдаандаа ингээд анхаарлаа хандуулах яг мэрэгжлийн тамирчнаа хийх боломж болцоог ингээд бүртгэж бас дэмжлэг маш их мэдгэцүүц байдаг. Тэгэхээр бол тэрэнд бол их маш баяртай байгаа. Монакогийн Гран При тэмцээн болохоор өөрөө болохоор айгуу тийм дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний цикл одоо ордог тэмцээн гэдгээрээ одоо сонгон шалгуулалт тэмцээнийх нь нэг хэсэг гэдгээрээ маш өндөр чансаатай одоо тийм тэмцээн. За тэр бас их түүхтэй тэр тэмцээнд одоо ингээд дуртай хүн ордоггүй сонгон шалгуулалтаар ордог. Гран При Монако нь болохоор миний хувьд бол хоёр дахь нь байсан. Өмнө нь болохоор Казахстан улсад тоглолт оролцсон байсан. Тэгээ хоёр дахь тэмцээнд оролцоод өрсөлдөгч нарын бүгдээрээ одоо дэлхийн чансааны нэг эхний 10 20 жагсдаг дандаа шилдэг тамирчид байсан. Ерөнхийдөө гуншингууд нь бол дандаа дэлхийн аварга гэсэн гуншинтай. Монако тоглосон тэмцээнд 10 хүний 5 дэлхийн аварга байсан. Тэгээд тэр өчтөг өрсөлдөгч нартайгаа ганц ч хожигдоогүй гэдэг нь бол бүр айгүй надад бол амар том амжилт. Дээр нас 1-3 дугаар байрыг ингээд адилхан оноотой эзлээд одоо дуусгаа тэгээд 3 дугаар байр эзэлсэн амар том амжилт. Зөвхөн миний хувьд яг Монголын шатарт бол бас айгүй том амжилт болж байгаа. Яа гэх юм бол энэ тэмцээн маань өөрөө нөө өндөр зэрэлтэй шалгарахад бас айгүй хүндрэлтэй те маш амар өндөр шалгууртай болдог. Дээр нь өрсөлдөгчнийхэн нөгөөдөх дундад шансаагаар ингээд нөгөө тэмцээнд ч бас категори өгчдөг байхгүй юу. Тэгээ энэ Монакогийн тэмцээн болохоор өөрөө айгүй өндөр категоритой тэмцээн байсан. Тэгээ энэ тэмцээнээс ингээд хөрөл медаль авсан гэдгээрээ ер нь бол тэмцээний чанараараа ингээд нөгөө айгүй өндөр амжилт болчихж байгаа. Тийм. Дараа нь болохоор 4 сард бас Гран Пригийн ханс миний хувьд сүүлийн 3 дахь тэмцээнд энтгэгт болсон. Энтгэгт болохоор олцдоо бас ингээд сая би чадсан чинь те дахиад чадах юм болов гэсэн амар тийм одоо хүлээж гэх юм уу нэг тийм бодол ингээд бас байгаад байсан. Гэхдээ би ингээд 50 байгаа. За яг Монакод яг ямар хут тоглож исэн те сэтгэл зүгээр нь ойрхон байх гэж үзчихсэн. 8-аас 10 дугаар байрыг хувааж эзэлсэн. Тийм. Мөн дараа нь чинь би чинь хурж ирчээд Аз ТV аврах шалгуулалт тэмцээн Арабад болсон юм байна. 5 сард болсон. Тэр бол мэдээж бас дахиад өндөр ач холбогдолтой тэмцээн дэлхийн цомц шалгаруулах эрх авдаг. Тэгээ Азийн аврах гээд Аз ТV аврах шалгуулалт тэмцээнд манай Монголын одоо шатрын тамирчид ерөнхийдөө 70 жил оролцож байна уу? Тийм 70 жил ерөнхийдөө болж байгаа. Тэнгүүтээ авсан медаль нь гэх юм бол 3 байдаг. 2019 онд
их мастер мөнхц бол хамгийн анхны медаль хүрэл медалийг авч ирсэн. 23 онд би бас хүрэл медаль авч ирсэн. Тэгээ сая 25 онд манай залуу тамирчин мөнгөн зул мөнгөн медаль авсан. Аз дээрээ аваар шалгуулалт дараа жилийнхэн тэмцээн Монголд болохоор болсон байгаа. Тэгэхээр бүр биднэрт бол маш баяртай. Тийм тэрийг бол ингээд айгуу гоё мэдээ болсон. Тэгээд хурж ирчээ 6 сард бид Лондон. Тийм Лондон тийм тэр чин Rapid болон Belize-ийн багийн дэлхийн аварга шалгуулалт тэмцээн Лондонд болсон. Үндэсний шигшээ баг маань одоо нийтдээ 8 тамирчин байгаа тийм 8 тамирчтай орцсон байл шүү дээ. Тийм 8-тай тоосон. Тэр нь 2 багт хуваагдаж орсон. Тэр баг нь болохоор нийтдээ 6 хүний бүрэлдэхүүнтэй. Нийт одоо тэр дэлхийн аварга шалгуулалт тэр тэмцээнд маань 52 баг оролцсон байгаа. Тэрнээс 2400 хүртэлх чансаатай 31 баг байсан. Тэнгүүтээ манай Монголын Б баг, одоо үндэсний шишээ багийн Б баг одоо миний оролцсон баг тэр 2400 хүртэлх чансаатай ангиллалт нь төрүүлсэн. Сая Лондон бол үнэхээр амжилттай оролцсон байлээ багаараа тийм. Тэгээд тэр дэлхийн топ 100 эмэгтэй тамирчин хатсан гэдэг нь одоо бас айгүй гоё, сонин, бас сонирхолтой, бас их бахархмаар ингэ сонсогдоод байгаа. Яг тэр үед бас их огшиж ирсэн үү тий? Би ч одоо дэлхийн топ 100-д 2000 хэд оноос юм бэ? 5 мөн 9 оноос юм. Оноос хойш байгаа. Нийтдээ 17 жил байгаа. Та тэрийг яг ингэж барьж ийн гэдэг чинь юу вэ? Тэгээ яг нөгөө сая 2022 онд юм байна. Улсын аварга шалгуулалт тэмцээн дээр би яг тэр үед жирэмсэн байгаад яг хордлоготой тараад тэр үед айгу тэмцээндээ муу тоглосон. Тэгээд шансаа айгу багасгасан байхгүй юу. Тэгээд багасгаад 100-аас ер нь гарцсан байж байгаад буцаад ингээ орсон. Тэрийг л хэлж байгаа. Тий. Манайч нөгөө яг үзэл бодол сонсдог төлхөө чөлөөт ярьслага нөгөө хөрөг нэвтрүүлэг биш учраас би нэг бага насруу бас хитрхий нэг ормооргүй байна. Гэхдээ нөгөө ингээд нэг тийм хүнд нэг өгөгдөл байдаг шүү дээ. Яг л би нөгөө Queen's Gambit гэдэг киног л тэгэл би жишг гээд байгаа байхгүй юу. Мөнгөн туулын тийм төсөөллүүд багтаа байсан болоо гэж. Яг л Queen's Gambit кинон дээр чинь тэрэг ингээд таасан дээр тоглолдог тий. Яг тийм яг зүүдэндээ тоглох юм уу? Эсвэл ингээд орондоо хөвтчих та, эсвэл сууж явах та ингээд заавал энэ шатрын өрөө дээр ингэж байхгүйгээр төсөөлөөр тоглодог тийм зүйл мөнгөнд бол байдгүй. Угаасаа шатарчд бүгдээр тэгж байгаа. Ер нь бол хөлөг дээрээ тоглодог бид нар бас хөлөггүйгээр те цээжээр тоглох боломж. Угаасаа би тэгэд өргөө ингээд бодлоо нүүдэл бодоход нэг нүүдэл дээр чинь маш уртаар ингээд нөгөө вариантууд бодно шүү дээ. Тэр болгоно чи бид нар нүүж тоглохгүй шүү дээ. Тэгэхээр цээжэндээ л боддог байхгүй. Нөгөө кино болохоор мэдээж уран сайхны юу гэдэг таасан дээр харагдаж байгаа байхгүй. Тэрнээс ч одоо тэр хүний толгой дээр байгаа бид нар кинонд яаж харуулах вэ? Тэгэхээр таасан дээр тэгээ хүмүүсүүд тэрийг амар бас яг тэгдэг байхгүй. Та ингээд бас таасан дээр ингэж боддгоо гэдэг. Бид нар нэг таас яг нэг заавал нэг тийм хавтгай юм биднэрт хэрэгтэй биш. Яг зүгээр дотоод толгой дотроо цээжин дотроо ингээд яг угаасаа тэр байрлаад төсөөлөөл цаашаа боддог. Тэр бол угаасаа хүн болгоно шатарчсан байгаа. Тэгээд зүудлэгдэг. Би зэрэг тэмцээний өргүүдээ ялангуяа ингээд нөгөө шийдвэрлэх үүрэг ингээд бид нар санаа зовё штэ маргааш яах вэ гэгээд бэлдсэн гараагаа ингээд оройн үдчихэд тэрийг ингээд заримдаа зүүдлэндээ нөгөө хүнтэйгээ бараг ингээд тоглоод байгаа юм шиг зүүдлэгдэх тохиолдлууд ч энэ байгаа. Ерөнхийдөө миний хувьд гэх юм бол би болохоор ингээд толгой дотроо миний ингээд бас нэг жижигхэн шатар байгаа. Хөлөг. Тэгээд тэрэн дээр ингээд нүүгээд явдаг. Тэгэхээр зарим тохиолдолд бид нар хүнтэй яг анхаарал бол төвлөрөхгүй үе байдаг байхгүй юу. Одоо ингээ өөрийгөө хилцэн ч гэсэн ингээ нэг цаанаас мэдэрдэг. Ингээл нэг л анхаарал төвлөрөхгүй байнда нэг л нэг тийм болохгүй байнда гингүүд ингээд бүр илүү ингээд бясалгалж байгаа юм шиг дотроо ингээд миний хувьд бол тийм яг доторх шатрыгаа бүр эхнээс нь ингээд одооны шатрын одоо ширээн дээр байгаа те хөлөгөнд байрлалгаа хүртээ ингээд бүр анханаас нэг хэл нүүлэгдэг. Тэгжээж нөгөө анхаарлаа ингээд дахиад төвлөрүүлээд одоо дэлгэц гэх юм уу хөлөг дээр байгаа шатар толгойд байгаа шатар хоёр ингээд адилхан байж ингээд бодоход надад илүү амар болж эхэлдэг. Яг хэдэн настайгаас эхэлж тоглосон бэ? 5 настайгаас эхэлж тоглосон. Тийм манай аав болохоор өөрөө дэд мастер цолтой хүн байсан. Математикийн доктор профессор хүн байсан. Тэгээд 30 настайдаа хожуу сураад амар дурлаад бүр ингээд бараг донцсон юм шиг болоод тэгэл орой морой амар орой хүртэл тоглолдог. Дээр нь өөрөө багш хүн. Тэгээд
шатрыг ингээд зүгээр нэг тоглоом гэдгээ ойлгоогүй шинжлэх ухаан талаас нь хараад айгүй их ном сэтгүүл материал ингээд цуглуулж тэрэн дээр ингээд дүүн хийгээл ингээд өөрийгөө сайжруулах гэж ингэж яадаг байсан. Тэгээд манай ихчд заагаад манай ихч бас дэжгүй нэгдүгээр цолтой бид мастер ч лөө яна тийм яасан оюутан хүртэл манай ихч тоглож байсан. Тэгээ манай хаг 7-тай би 5-тай хахад ахад зааж хэлсэн байхгүй юу? Намайг болохоор арай бага байна гэж бодсон юм шиг лээ. Тэр үед бас тэгээд яасан юм. Тэгэхээр ахад ингээд зааж хахад би хажуунаас нь ингээд зүгээр харж агаад ахад ингээд нүүдэл зааж надад яг зориул заагаагүй байхгүй юу? Тэгээд хажууд нь ингээд зүгээр ингээд нэг үгээ явж байхдаа ингээд сурцсан юм бэлээ. Ах маань тэгээд нэг удаагүй жил 2 жил хичээлээд сургуульд ороод тэгээд бас нэг сонирхоогүй болцсон. Тэгээд би л ер нь бол яг гэрээсээ ингээд нөө шатар тоглоод үлдсэн гэх юм уу? Өгдөл нь байсан юм тий. Ер нь тийм л юм шиг л аав бас яг тэгдэг. Аавын тэр нэг самсаан шахирж исэн тийм дурсамжууд одоо ингээ мартагддаг. Нэг охин хараад мэдээж тэр амжилтыг хараад нэг манай аав чинь 2016 нас орсон байхгүй. Тэр хүртэл намайг тасалжуулж исэн. Миний бол яг гол тасалжуулагч гэх юм уу? Би бүр дараа нь ингээд харахад аав ингээд нэг дэвтэр дээр ингээд бичсэн байсан бэлээ. 12 дот олон улсын мастер болно гээд намайг эмэгтэй олон улсын мастер 15 дот эмэгтэй их мастер болно гэдэг. Ингээд бүр төлгөө гаргацсан байхгүй. Тэгэл яг тийм үг бичсэн. Би дараа нь бүр харчаа пүүх гэж бодож байгаа байхгүй. Яагаад гэвэл яг тэр үед бол тийм шүү дээ 15 дот их мастер болж исэн хүмүүс маш цөөхөн байсан. 14 ер нь бол рекорд нэг баггүй юу? Дэлхийн одоо рекордуудын нэг ерөнхийдөө одоо ч гэсэн бараг тийм бич магадгүй. Одоо тэгтээ яг сайн мэдэхгүй байна. Тэр үед бол 14-т их мастер болсон гэл тэр бол яг бүр ингээ рекорд боллоо гэл яг миний өмнөхөн дэлхийн авраг Синек болж байсан. Ахгүй Орсын холбооны бас тэгээд 14-15-д их мастер болно гэдэг бол аюу өндөр үзүүлэлттэй байсан. Тэгэхэд дөнгөж намайг шатар тоглоод тэр үед чинь манай Монголд яг намайг шатар тоглож ирэхэд бол их мастерч байгаагүй. Дараа нь 98 онд манай хоёр их мастер Хатанбаатар ах Шаравдорж ах хоёр болж исэн. Хоёр ихтэй их мастер болж исэн. Тэр их мастерч бол яг тэр үед одоо намайг дөнгөж шатар тоглож эхэлж байхад бол айгүй хол байсан байхгүй. Хол сонсогдож исэн. Хол ингээд бодогдохоор байхад манай аав бүр тийм том зорилгыг тэгээд бас ингээд бүр 15 таад гингүүд би дараа нь хөөх манай аав ямар амин надад итгэдэг байсан бэ гэж бодож байсан байхгүй. Тоглоход нэг юм айц төрөөдөд тийм улсын одоо дэлхийн авраг гэх юм уу тийм тамирчин байдгүй. Нэг л тийм жихэд итгэж гэдэг юм уу? Гайгүй дээ. Ер нь надад нэг бүрч тийм байдгүй дээ. Гэхдээ мэдээж маш олон одоо ингээд амар сайн тамирчид байгаа. Орос тал руугаа их сайн байд юм уу? Ер нь бол хамгийн анх бол одоо зөвлөлт холбоот дуусчаал айгүй шатрын тийм хуучнаар бол айгүй сайн байсан. Тэгээд таарч бутлархаараа ингээд нөгөө бас тэр улсууд нь бас айгүй сайн байгаад байсан л да. Одоо жишээ нь Орос бол өөрөө сайн хөвөрэн, Гүрж, Украин ингээд явж байна. Сүүлийн жилүүдэд болохоор ерөөсөө шатар маань Аз руу цэглэлсэн. Энтхэг Хятад гэдэг. Одоо эмхтэй дэлхийн авраг маань Хятад хүн байна. Сүүлийн бараг 5 дэлхийн авраг нь дандаа Хятадаас төрсэн байгаа. Эрэгтэй нь бол яг одооны дэлхийн авраг бол энтэг хүн байгаа. Энтэг залуу байгаа. Тэгээ ер нь бол Аз руу ингээд манай шатрын одоо хөгжил гэх юм уу те ингээд нөгөө амжилт гэх юм уу ер нь шилжээд байж байгаа. Одоо сүүлийн жилүүдэд Казахстаны тамирчид, Узбекистаны тамирчид бас огцом сайжирч байгаа. Одоо тэдний холбоо улс нь аюул сайн дэмжиж байна л гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө тэмцээн уралдаанч олон улсын тэмцээн уралдааныг авч хийж гин тэ тэрнээс нөгөө өсвөрийн тамирчдаас ингээд тэмцээн уралдаанд оролцох боломжуудыг нээж өгөөд бас ингээд туршлага суулгаад байна шүү дээ. Тэр хүүхдүүд чинь олон улсын хүүхдүүдтэй тоглож үзэхээр мэдээж хэрэг нөгөө нэг жоохон сандрал нь байхгүй болоо тэ. Тэгээ аюул бас тэмэртэй болж байна. Дээр нь одоо бас нөгөө дэлхийн одоо юу гэх юм политикаас хамаараа тий Оросын холбооны тамирчид 2000 одоо энэ жилээс дуур жилээс юм байна. Тэгээ 2024 оноос хойш Азийн шатрын холбоо шилжсэн байгаа. Тийм тэгэхээр манай Азийн шатрын одоо холбоо Азийн одоо аврах шалруулалт тэмцээн бол улам л хүчтэйсэн байгаа гэсэн. Тийм ээ. Би бол одоо мөнхийн залбирдаг хүн аав нахаа л гэж бодож байна. Хувьдаа. Өглөө болгон цайнаас үгээ өргөдөг. Одоо ер нь тэр хүн ингэж 16 оны хүртэл охиноо ингэж хар багаас нь те түшиж тулаад өнөөдөр ингэж амьдралын
одоо Монгол Улсын хэмжээнд таниулаад ингээд өгчлөө шүү дээ тий. Тэгэхээр тэр хүндээ бол одоо өстой асар их баярлаж талархаж явдаг байх тий. Тэгээ ер нь нөгөө жоохон бахтай хүн чинь бас ингээд юм сайн мэддэг юм байлээ. Ер нь бол одоо ингээд байх л өстой юм гэж боддог гэсэн байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо би өөрөө ээж болоод хүүхэд хүмүүжүүлэх, хүүхдийг одоо ямар нэг юм дурлуулад хичээлүүлэх гэдэг чинь ямар хэцүү вэ тэр ойлгонгууд ёо манай аав чи ямар амар хөдөлмөрч байсан. Угаасаа тэрийг хөдөлмөрчийг бол мэддэг байсан. Гэхдээ одоо ингээ хүүхдүүдээ одоо би бас маш их баяртай байгаа л да. Яагаад гэх юм бол би аюу бага наснаасаа хойш өөрийнхөө сонирхлыг олсон тий. Одоо ерөнхийдөө амьдралынхаа зүг чигийг олсон байгаа байхгүй юу? Одоо би энэ спортоор хичээл, энэ спорт бол миний амьдралтай салшгүй холбоотой гэдэг. Тэнгүүд ихэнх хүн чинь одоо ерөнхийдөө их сургуулаад бараг төгсөж ийжтэй би ер нь ийм дуртай юм биш үү? Ийм мэргэжлэр би ер нь сонгож ажиллах хэрэгтэй байсан биш үү гэсэн хүмүүс байдаг шүү дээ. Тэ одоо ерөнхийдөө цаг одоо айгу алдсан ч юм уу өөрийгөө олоход айгу хүндрэлтэй хэцүү байдаг. Гэтэл тэрийг маань ингээд олоод дээр нь ингээд маш олон ингээд амжилт гаргахыг маань ингээд миний арт байгаад би ганцаараа байсан бол хизээч юм амжилт гаргаж чадахгүй те. Энэ бүгдийг ингэж яасан гингүүт бүх ааваараа ээжээрээ бол амар бахарч байгаа. Манай ээж болохоор өөрөө морин спортын хүн байсан. Тэгэл өвөл бид нэр дээр Орос дээр очдог. Бусад үед аав ах бид гурлаа Оросд ингээд байдаг гэсэн юм байна. Тэгэхээр чи одоо ингээд бодоход гэр бүлийн хүмүүсүүд хоёр уур тал те. Тэгээд ингээд аюул юу золиос маш их гарч ирсэн юм бэлээ. Тэгээд тэр бүгд одоо ингээд зөвхөн миний төлөө гэхээр бас л аав ээжээр бол арай бахарч байгаа тий маш их баярлалтай мэдээж хэрэг. Тэгээд Оросын албаны улсад бид нар тэгээд гэрээрээ 8 жил болоод тэгээд би бол их сургуулаа төгсгөөд 2 жил оюутны байранд байж байгаа. Тэгээд 10 онд төгсөж тэгээд Монголд тэрнээс хойш Монголд бол байгаа. Нөгөө Монгол Улсын гавьяа тамирчин цолгыг хэдэн онд авлаа? Аав нь байсан биз дээ. Тэгвэл баяртай байсан. Жинхэнэ омогшлтын тал төржсэн байна та. 2014 оны би чинь 11 сард тийм гавьяа тамирчныхаа цол тэмдэг явж исэн. Мэдээж яг маш магнаг нь хаагтал баярлсан. Тий. Тохон дээр нь үлсээл тэгэл яг гоёсаа тий. За тэгээд үндснээ шигшээ багийн тамирчин гэж яг хэдэн оноос тийм цол гоншинтай одоо яг сүүлийнх бол 2020 оноос шүү. Тийм. Мөн би бас алдар спорт ороонд харьцдаг. 2011 оноос хойш алдар спорт орооны тамирчин байгаа. Одоо хошууцалтай. Наа манакад амжилт гаргаж хөөд ирсэн ч манай шавнар надад биелэг бэлдсэн. Сургуулиас нь биелэг өгсөн. Тэгээ амар хөрхөн гоё яадаг тий. Бас тэгээ айгу урам мөгөл бас тий ямар гоё юм бэ тий. Зуны амралт яг болцсон биш төвөгдөд тий. Тэгэхээр шатрын урлагт дурлуулах тийм арга байх уу? Эсвэл өрөөсөө өгөгдөл заавал байх ёстой юу? Шатрт дурлуулах аргыг харин сайн олохгүй байна. Манай охин одоо аргатай. Шатрт бол дуртай. Өөрөө айгу дуртай. Ингээд хичээлдэг, дугууландаа явдаг ингээд өөрөө ярьдаг нь бол би ичгээ болно гэдэг байхгүй юу? Би болохоор яг тамирчин бол одоо өөрөө дуртай үед нь бол явуулж гин те. Ер нь бол шатрын спорт хэрэгтэй хүүхдийн нөгөө хүмүүжүүлэлт, оюун ухаан, дараа нь цаашдаа юм сурахад ч гэсэн хэрэгтэй толгой тархийг хөгжүүлнэ гэдэг утгаараа ер нь хичээллүүлэе гэж бодоод хичээллүүлжсэн. Манайх болохоор мэдгүй ер нь бол нэг шатарт бол яг дуртай. Би тэгээд өчнөө одоо оролдож үзээд дургууд ер нь л тийм ингээд уг нь бол өгөгдөл нь байгаа гэж би хараад байгаа байхгүй юу? Яг ингээд дургууд ч гэсэн ингээд нөгөө юмаа хийдэг, болгоо боддог байхгүй юу? Айгу хурдан тэгээд нэг тийм имиж ингээд хашилж айн гэхгүй эртөө хөхт болохоор ч тийм ааш занж тийм бол ингээд айгу зоригтой довтлоо л те ингээд нүүлүүдийг ингээд янз янзаар бодож олоод идэг байхгүй одоо уг нь бол тийм ингээд толгой байгаад байгаа шиг байгаа те бас өвөөгийн нөгөө математикийн бас надаас ч байгаа байлгүй надад те байгаа ах гэж одоо цусандаа байна. Тэгээ уг нь ингээд явуулчмаар байгаа. Заавал тамирчин биш ч гэсэн уг нь те нэг хүүхэд бас нэг өөрийн гэсэн дуртай хоббитэй болоод тэрнгээр хичээлээ явах юм бол гоё гэж одоо тэгээд тэгхгүй байна. Тэгээ одоо баг маань болохоор 2 настай. Багыг болохоор би одоо эрт эхлээл гэж бодож байна. Тэг яг 5 настайгаас нь 4 настайгаас эхэлт юм уу гэж бодлоо тий. Тэгэл буйртай гэж ярьдаг чинь нэг айгу хэр арга юм тийм түргэгддэг үү? Тийм ухааныг одоо шатрын спорт өгдөг үү? Мэдээж байгаа. Шатар бол угаасаа нөгөөд байнгын боддог цэнийг одоо нүүдэл нүүхтэй өмнө ингээд дандаа бодож цэнгэлж
мэдээж сонголт хийдэг гэх юм уу те. Би тэд одоо жишээ нь 2 3 нүүлийн дараа мад харагдчихсан ч гэсэн тэрийг хурдан нөөхгүй. Бүр ингэ сайн ихтлаад тэгээ заримдаа өөр байна уу, өөр мад байна уу гэдэг. Бүр юм тийм болчтой. Тэгэхээр мэдээж яг бид нар ч гэсэн амьдрал дээрээ ерөнхийдөө тийм хурдан тийм хүмүүсүүд биш. Ер нь ихэнх ингээ амжилтуудын ард миний хань үйдэг гэдэг ийм үг яваад идэм билээ. Ингээ харахлаар. Тэгэхээр хань ижлээ сонгоход бас их ус суурьтай хандаж тэгээ сонгосноо. Ер нь ханыхаа талаар яриад. Манай нөхөр болохоор Батмин гэдэг. Тэгээд одоо тест дөрөвт ажилладаг. Цахилгааны инженер монтер хийдэг. Тэгээд бид хоёр чинь хамгийн анх 2008 онд Орос улбаас танилцчихсан. Хүн болохоор Орос улбаас манай нэг 2 найз байдаг гэсэн аахгүй гэр бүлээрээс амьдардаг. Тэгээд тэр 2 найз маань үеэл тэгээ яг аваахынд очиод яг тэр үед ингээд өвлийн амралтаар очсон байд таарсан. Тэгээд танилцчихсан. Тэгээд бид хоёр зүгээр танилцаад мэддэг байжгаад хамгийн үерхэж эхэлсэн нь болохоор 12 оноос хойш үерхсэн. Тэгээд одоо хань ажилласан. Түрүүн би аав ээжигээ амирх багтаж ярьсан. Одоо болохоор тэр бол нөгөө миний шатрын одоо гараа ихэндээ тэрэнд бол аав ээж маань ингээд нөгөө хувь нэмэр амирх байгаа байхгүй юу. Тэгэнгүүт мэдээж зэрэг хүмүүс ингээд гэр бүл болоод хүр хөвгтэй болцонгууд ар гэр одоо минь нөхөр намайг дэмжиж би энэ одоо хүртэл ингээд тэмцээн уралдаанд явж байгаа. Одоо ерөнхийдөө 3 хүүхэдтэй ээж штэ тэмцээн уралдаанд ингээд маш олноор ингээд жилийн бараг за ер нь бараг талд нь ингээд тэмцээн уралдаанд явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин тэр болгоныг ингээд гэрээ тий даага тий хүүхдүүдээ ингээд бас авч явж гинэ гэдэг чинь маа нөхрийн л гав яагаад байгаа. Тэгээд маа нөхөр манаас хадам ээжээс их дэмждэг. Хадам ээж маань ингээд 2 том дээр манаас маш их тусалж ийсэн. Ах юунд татагдчихсан бэ? Яг юунд таалагдчихсан гэх маа нөхөр чи айгуу тийм нээлттэй тэгээд айгуу тийм яриасаг ингээд амирыг ингээд нээлттэй нэттэй гоё хашим яриалаа бас явдлууд яриад одоо ч гэсэн тийм заяа. Тэгээ маа найз мэд шатрынхантай ингээд бүр нээлтсэн баг ингээд заримдаа баг маа нөхрийг дуудснаа дуудаагүй тэр чи юм хийц явж байгаа байхгүй яасан айгуу тийм нөгөө хүн хинтэж хил амаа олоод явцдаг айгуу гоё айртуутай бас айгуу тийм сайн сэтгэлтэй добри гэдэг чинь тийм ерөнхийдөө айгуу добри тэгээд амьдралыг ингээд амар сайн ойлгодог бие айгуу даацсан 10 жилээсээ бага ер нь 10 жилээсээ биш тий 10 жилдээ байхдаа л гэрээрээ тэднийх эски хийдэг уул бов хийдэг байсан тэгээд тэр болгоны ингээд цухтаа хийлцдэг байсан амар ажлын нөгөө ажилсаг тийм тэр мөрн айгуух талсан бие даасна ажил таалагддаг хүнээсээ ингээд ойлгоход надад ингээд айгуу тусалдаг гэх юм уу яг амьдрал донд муудах сайдах зөндөл юм байдаг тэр донд мөнгө тол ингээд чимээгээс сууж явах ер нь яг амьдрал дээрээ би бас айгуу тийм нөгөө юу дөрөв ууртай тийм гэхдээ дөрөв ууралсан гутаа айгуу амархан болчихдог байхгүй юу тэр яхаа нөгөө миний төрөлхийн ашим шиг байлээ тийм тэрнээс уг нь шатрын спортыг хичээлдэг хүмүүсээ төвчээртэй баймаар тий эсвэл би магадгүй ингээд төвчижсэн гинт гаргачаад тэгээ болчдөг чиж магадгүй юм шиг ямар ч хаяа гинт бол мэдээж уулна огцомд нь тий тэр бол байгаа нөгөө шатрынхаа бас нөгөө зан эсвэл эмхтэн хүний зан ч юм уу би бас айгүй ингээ юмаа төлөвлөх дуртай одоо ингээд програм зохиох дуртай гэх юм уу тий маргааш одоо ийм юм хийн шүү ингэ шүү гэдэг шүү гээл тий одоо гэрээр ийш яваа шүү тийш яваа шүү тэр амалтаа тэгмээрэн ингэмээрэн гэдэг юм уу тиймэрхүү юм яадаг маа нөхөр болохоор яг тэрэн дээр бол нэг тэгдэггүй байхгүй юу за тэр үедээ болъё гээд тэгэхээр тэрэн дээр бол бид хоёр жоохон марахсан болтой тий яг онаа тэгээд би гээ тэр чи юу гэсэн үг юм бэ одоо төлөвлөхгүй болохоор яах юм бэ гэдэг тэр үедээ болохоор чин тэгээд цаг алдаад явсан гэдэг байхгүй яг тэмцээнд ингээл орохын өмнө сүү өргөх авдаа залбирах нэг тийм сэтгэлийн бясалгал хийх зүйлс байх уу сэтгэл тал дээр манай аавын аав бол уг нь лам хүн байсан тийм манай гэрт бол бурхан ном бол байдаг тэгтээ би бүр өөрийгөө бол амар тийм шүтлэгтэй гэж хэлэхгүй мэдээж би бол өвөөгийн заасан тарин байгаа тэрийг бол ингээд тэмцээн уралдаанд явахдаа ч юм уу тий амар нэгэн жоохон нэг сэтгэл зүй болсон үед ч юм уу уншиж ингээд өөрийгөө хамгаалцна гэж сүлж биширдэг манай ээж бол илүү сүсэгтэй тий миний одоо ерөнхийдөө арын ямыг одоо ээж хийдэг гэх юм уу тий тэмцээн уралдаанд явахаас өмнө ингээд мэдээж сүүгээр ингээд арцувчээр ингээд намайг ариулна тий гандан ном уншуулна гандан дорс ном уншуулах тийм өөр хөдөө бол яачдаг тэгэл заримдаа ингээл байж л ээж уцтаал би ном уншуулж шиж сонсоодохгүй
гэх мэтлээ. Гэхдээ бүр сүсэггүй бол биш. Ер нь бол тамирчид ер нь жоохон тийм нэг мухар сүсэг юм уу жоохон шүтлэгтэй байдаг. Одоо гадны тамирчид энэ төр хож одоо нэг тэмцээний дунд сахлаа авахгүй, эсвэл бол хожид байвал тэр нөгөө сахлаа авахгүй ч юм уу, хувцас ойлгохгүй ч юм уу гэх мэтлэн тийм байдаг. Миний хувьд урд нь бол тийм байсан. Би яг нэг хоцсон хувцас өмсөд байдаг гэсэн аахгүй. Сүүлийн жилүүдэд за тэр нэгт нөлөөлөхгүй дээ те. Ерөнхийдөө аюугүй. Гэхдээ бас нэг жоохон мухар сүсүүд байдаг л да. Мэдээж яг нэг мишээ баа. Энэ надад өмнөхөн бас нэг сонин сайхан хангарт одон гэд те. Бас авлаа шүү дээ. Энд чинь бас нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн за тэгээд одоо энэ өнөөдрийг болтолын шатрын спортод маш тууштай хөдөлмөрлж явж байгааг үнэлж байгаа бас нэг том зүйл гэж би ойлгож байгаа. Тэгээд энэ сэтгэлээс хуваалцаж. Тэгсэн сая хангарт ордоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн газраас те шагнасан яг хангарт орд нөгөө юулын яамтай гэдэг тийм хангарт одонгоо. Мэдээж яг маш их сайхан санагцсан тий амжилтууд маань ингээд үнэлээ. Дээр нас цаашаа ингээд улам амжилт гаргаарай гэж өрөөж байгаа ах гэж бодож байгаа тийм. Баяртай хүлээж авсан. Ер нь нөгөө нэг жоохон сонин санагдаад байдаг зүйл байдаг уу? Лэг усаас өгөх дэмжлэгүүд нь айгу бага байдаг л да. Одоо их мастер цол авахаар одоо усаас нэг удаа олгодог шагнал нь 35 сая хаа. Гэхдээ намайг 2003 онд авч хахад би 5 сая төгрөг авчихсан. Тий. Ер нь бол ингээд нөгөө айгу бага байдаг. Тэгээд одоо Аз ТV аваргаас медаль авахад бусад спортууд одоо Аз ТV дэлхийгээс медаль авахад бол нөгөө мөнгөн шагналаас усаас нэг олгодог шүү дээ тий. Шатар бол тэрэндээс хамаарахгүй. Ягаад бол нөгөө олимпийн бус гэдгээрээ л юм шиг бэлээ. Орсон тийм хамаарахгүйсэн. Дээр нь одоо нэг бас шинэ хууль гарсан байгаа. Татврын нөгөө компани бүсийг татврын хөнгөлтийн талаар одоо олимпийн төрлийн спортыг дэмжих юм уу тий тэмцээн уралдаан зохион байгуулах тамирчныг дэмжих юм бол компани бүсийн одоо татвар төлөх үнэн дүнгээс 1% тэнцэхийг нь одоо татвар төсөнтэй адилхаж одоо тооцож байна тийм. Тэгэнгүүт тэр заалтанд бас л нөгөө олимпийн спортод гэдгийгсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт шатар маань бас л байхгүй болчихж байгаа тий орхигдсон ингээд асуудал ингээл дахиад оюун ухааны спорт маань орхигдоод байгаа сонирн байна. Тий. Одоо дэлхийн шатрын холбоо чинь дэлхийд 3-т ордог гишүүнчлэрээ 3-т ордог том холбоо байхгүй юу. Хамгийн том нь болохоор нөгөө теннис, газрын теннис тэгээд хөл бөмбөг гэдэг. Тэгээ манай шатар дэлхийн 190 орн багтдаг. Тийм том спорт. Шатар тоглодог хүмүүсүүд бол ерөнхийдөө 1 тэрбум байдаг дэлхийд. Тэгээ айгүй том ийм спорт юм мөртлөө нөгөө олимпийн биш гэдгээрээ айгүй ингээд олон юмнаас ингээд хоцрогдоод ингээд байгаа. Одоо ялангуяа тэр татврын хөнгөлтөнд тэр бол нэг хиндэ уг нь бол нэг тийм юу юм бэ одоо хүнд биш байгаа аахгүй те компани угаасаа тамирчин те спорт холбоо тэр ямар нэгэн спортыг дэмжихэд зориулах мөнгө одоо улсад өгөхгүй улсаас ч одоо яг үг гэх юм те ямар ч гэсэн тэр нь тэрээ орчих юм бол манай шатрын спорт одоо гадаад олон улсын тэмцээн уралдааныг авч хийхэд их орон нутгата хийхэд аюух боломж нэгж байгаа тамирчдыг маань дэмжих нөгөө компани бүсийн нөгөө тоо нэгсэх байхгүй тий. Манай Монголын одоо урдаа бэрд хийдэг томоохон компаниуд шүү дээ тий. Эдгээрээс бас ийм дэмжих бүрэн болцоо бий өстэй. Ер нь бол хүсвэл болно тий. Тэгэл тэр бас томоохон банкуд байна тий. Банкуд тий. Тэгээд бас нөгөө аав минь бахад бас тэр ажлыг аягүй хийдэг байсан байхгүй компани бүстэй ингээл уулзаал хүсэл тавиал тэгэл ингээл гуйгаал тий. Ерөнхийдөө менежер байж тий. Тэмцээн уралдаанд явахад ингээд зардлыг маань гуйдаг байсан. Би бас өөрөө тэрэн дээр тулгараад ингээд ганц хоёр удаа ер нь явж үзсэн маш хэцүү юм бэлээ.
тэгээд одоо ингээд бас их санаа зовморч юм байлээ. Тэгээ ингээд хүнээс мууггүйгээд байгаа шүү. Ер нь тийм. Ингээд орчоол те ингээд би өөрийгөө магтаад сууж явах хэрэгтэй ч юм уу те. Одоо ингээд би ийм хүн байна, ийм байна. Тэгээд одоо ингээд намайг дэмжээч гэд ярих ч хэцүү те. Ингээд ер нь тийм аюу хүнд хэцүү юм байлээ тийм. Тэгээд уг нь бол шатрын спортыг ер нь бол манай монголчууд аюу их дэмждэг шүү дээ. Уг нь мэддэг. Гэхдээ яг одоо ямар нэгэн компанид харьяалагдаж дэмжлэг авдаг тамирчид бол аюу цөөхөн Монголд их цөөхөн. Ер нь явж байсан улс орнуудад яг ингээл тэтгээд тоолж ирсэн нөгөө аппликейшн байд юм билээ шүү дээ. Тэгээд даалсан 37.8 байсан. За тэдгээр улс орнуудад очиод дандаа шатар худалдаж авдаг юм шигээр одоо ингийн бид нарт бол тэгж ойлгоход байгаа. Яг хоббигоороо тэгж авдаг тийм шатар байдгүй. За яг ингээд шатар цуглуулдаг, тоглолтоо гэрэнд цуглуулдаг хүмүүс байд юм лээ. Бүр ингээд алтан тэгээд мөнгө ингээл зэсэн гэл ингээл бүр ингээд янз янзаар мөнгө чулууч гэдэг юм уу. Тэг цуглуулдаг хүмүүс байна. Яг энэ мэрэгжлийн шатарчид энэ хүмүүс яг энэ тэрүүгээр явахтаа өөртөө шатар худалдаж авдаг юм болов уу? Би бол шатар бол цуглуулдаггүй. Гэтэ хүмүүс надад шатар бэлгэлсэн янз янзын гоё Монголын аж ахуйн тийм гоё шатрууд эсвэл чулуун шатар гэдэг ингээ байгаа. Тэднийг бол хадгалдаг. Өөрөө яг зорж тэгэж авсан одоо цуглуулах гэж авсан шатар бол баггүй. Яг миний гэрт одоо яг одоо дуртай хадгалдаг юм бол мэдээж бүр ингээд жоохноос 5 настайгаас ингээд хичээлээд яг шатраа үздэг байсан шатрыг одоо хүртэл хадгалдаг. Бас нэг дурсамжтай шатар гэх юм бол Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Халимаг хүн байдаг байсан. Ксан Николаевич Үлэмжинүү гэдэг. Тэр хүнтэй ингээд ерөнхийлөгчийн айлчлаар бид хэд ингээд явж байхдаа Элстад очиж исэн байхгүй. Тэгэхэд уулзахад надаа ингээд өөрөө гарын ингээд бэлэг гэж өгчээсэн. Яг Халимаг шатар юм байлээ. Тэр их гоё дурсамжтай. Тэгээ тэрийг бас хадгалдаг. Наадмтай холбоотой гэх юм бол бас Монгол шатар гэж арай өөр дүрмтэй шатар байдаг. Одоо олон улсын дүрм бидний одоо ингээд тоглодог бол олон улсын дүрмээр явагддаг. Монгол шатар гэхээр арай нэг жоох өөр дүрмтэй байдаг л да. Тэр нь одоо жишээ нь урамтай буюу урамгүй бирс гэдэг байдаг. Тэгэхээр урамтай бирс нь болохоор одоо яг одооны шатар шиг айгу хол явдаг ийш тийшээ ингээд нүүж болдог бирсийг хилдэг. Урамгүй гэхээр яг ноён шиг ингээд нэгээр нүүдэг. Одоо юу гэх үйлт нь хязгаал мөдөл болчихж байгаа байхгүй. Мөн бас ингээ нөгөө хүн зөвхөн нэгээр уршилж явдаг. Сэлгээ хийж болохгүй гэх ингээ жоохон өөр дүрмтэй. Бас нэг өөр тэгээд энэ Монгол шатрын дүрмээр нөгөөх тэмцээн наадмын хүрээнд ингээ бас хийжсэн нэлээд хэдэн жил ингээ дараалж хийжсэн. Тэгээ нэг жил нь болохоор би бас оролцож байсан аахгүй. Тэгээд өөр дүрмээр ингээд тоглох бас сонио садан яг ингээд өөр шатар шиг юм болтлоо бас ингээд жоох өөр заяа. Тэгээд ингээд сүүлийнхаа өрөвтөр бас нэг гол дүрм нь мороор мадалж болдгоо. Тэнгүүд тэр чи айгүй ингээд сонио би яг нэг сүүлийнхаа өрөвтөр нөтлөө нөгөөл мороор мадалцсан. Тэгээд бүр ингээд өргөө ингээд өрчөж байгаа аахгүй. Шүүгчээ дуудаад нүүдлээ бичүүл дүнгээ бичүүлээд ингээд дуусныхаа дараа тэгээд нөгөө дүрмийг ин санаж байгаа аахгүй юу? Мороор мадалж болдгоо шүү. Тэгээд угаасаа өргөчн дууссан чинь тэгэл за тэгэл дэргээ нүлдээ. Тийм байдаг. Тэнгүүд нөгөө тийм бас тийм содоо. Тийм олон улсын дүрмд бол мороор мадалж болохгүй гэсэн бол байхгүй. Зөвхөн Монгол шатрын дүрмд бол мороор мадалж болохгүй гэж байдаг байхгүй юу? Монголд тийм. За дүүнэр нэмэх нөгөө 3 эсрэг 3 гэдэг нэг эмгтэй жишээ багийнхан мань үнэхээр амжилттай байлаа шүү. Тэгэхээр наадмын өмнө бол энэ бол монголчуудын нэг хэсэг нэгтгэхэд огшоо давлаа. Энэ дээр ер нь хэрэг огшоо бас нөгөө тамирчин хүний нэг юм омгчлон хөдлөөд байж юу ер нь яг мөнгөн төлөлийн зүгээс яаж харж яв тэр. Сая бол тийм манай сакс нарын охтуудаас аюу амжилттай сайн тоглож Монголдо ингээ гой томцын зохион байгуулаад тэндээ ингээ амжилттай оролцоод иж байгаад нь маш баяртай байгаа. Монголын талаар бүр ингээд тусгаалan ярмаар байна. Би өөрөөс Монголын баг тамирчин. Тийм Монгол гэдэг нь болохоор нөгөө Counter Strike-ийн одоо яг амжилт гаргаж байгаа баг гэж боддог. Юм шиг байлаа хүмүүсүүд ихэнх тэгж боддог. Гэтэ үгүй аюу олон багтай ялангуяа бас манай Монголын тэр баг тамирчид маань өөрөө ч амжилттай болохоор яг Монголыг зөвхөн тэрнгээр төсөөлөд байдаг. Гэтэл үгүй байгаа. Шатрын бас ингээд тамирчинтай. Тэгээд намайг бас ингээд Counter Strike бод юм шиг ингэж бас нөгөө мэдээ гарсан чинь тэгээд байсан аахгүй хүмүүсд үгүй би зүгээр шатраараа Монголд орсон байгаа шүү тийм. Багийн талаар ярих юм бол одоо багийнхаа лидертэй гартаа Близ шатрын спортоор хичээлжсэн. Шатартаа маш амжилт гаргаж ирсэн. Өсвөртөө Аз ТV аврагч
боксерын астер шалгуулт тэмцээнээс төрүүлж исэн, медаль авч исэн. Дэлхийн шатрын холбооны мастер цолтой тамирчин байдаг. Одоо Монголын жишээн дээр бас ингэ ярьж болж байгаа байхгүй юу? Хичнээн тэр бол e-спорттэй компьютерийн араас шатраас өөр юм шиг боловч шатрын тэр нөгөө стратеги өсөлтөгчийнхөө одоо нөгөө нүүдэл ч юм уу тийм үйлдэлийг урьдчилан тааварлах одоо магадгүй тэр ухаанд нөгөө тэр чадвар тий нөлөөсөн байж байгаад одоо ийм амжилттай байгаа багт 2-2 шатраар хичээлжсэн шатартаас амжилттай байсан хүмүүсүүд байгаа ах гэж би бас бодож байгаа. Дэлхийд өнөөдөр болтол айлч улс орнд ингээ хөгжөө явж байгаа энэ спортыг хоёулаа нэг 30 минутанд ингээ түүгээд ярих бас хүндэлтэй маш олон ярих юмуд байна. Тэгээ одоо яалтчгүй нэг баярын дугаар учраас наадам өдрөг орох гэдэг юм л да. Наадмаар ер нь яагаад ингээ дугуй хуушрдтэй тий яагаад айрыг ууд юм ба яа бууз яж болоогүй юм бол эсвэл өөр чансан байх ч юм уу байж болоогүй юм бол гэдэг ингээ бас ийм асуулт орж бодогдчихлоо. Тэгээ энийг асуувал бас юу гэж хариулах бол юу юм шүү бууз их гэхэр чин нөгөө халуунд гал дээр ингээ хуушур харих нь амар юм шүү. Тэгээ хуушур гэдэг ахаж бодож байна. Тэгээ миний хувьд болохоор наадмаар мэдээж аюу гоё спорт юу гоё одоо баяр ёслол те сүүлийн жилүүдэд болохоор маа нөхөр болохоор болгоно. Тэгээд яг хөдөө бас наадам үзчихсэн. Хөдөөний наадам бас их хөөрхөн гоё цомхон гэд гоё болт юм билээ. Тэ аймгийн сумын наадмууд. Тэгээд бас ер нь их тохиолдолд бас нөгөө тэмцээн уралдаанд явцсан ч таардаг. Хойшуур гэхээр одоо хамгийн гоё наадмын хойшуур санаанаас гардаг нэг гоё амттай хойшуур наадмаар идчихсэн хойшуур гэх тийм дурсамж байх уу? Тэгэл наадам угаасаа наадмаар чинь хойшуур идэх хэрэгтэй гэж хойшуур идлээ. Тэгэл явж байдаг. Стадионд нэг тойрох хэрэгтэй гэж тэ. Надад нэг таалагдсан гэх юм бол нөгөө баг багтаа бид нар дандаа ингээд стадион юу наадмын нээлтийг стадионд аав ээжтэй ингээд очиж үздэг гэсэн аахгүй. Тэгээ сүүлийн жилүүдэд бас нэг хүн чинь нэг айгу жоохон тийм муузаас ороод бие амрыг одоод гэртээ тэ телевизээр дулаахаа өгөөс ирүүхэнд ингээд сайхан үзчихдэг байсан аахгүй юу. Тэнгүүд урд жил надад нөгөө таалагдсан наадмын одоо нээлттэй арга хэмжээг өглөө хийгээ орой хийсэн шүү дээ тий. Тэр их гоё санагдсан. Оройн очиж үзмээрээ санагдсан. Ингээд наад бууцсан тий яг ирүүхэн болцсон үед ингээд нээлтийг үзэх бол айгуу дуртай. Тэг яг нөгөө очиж үзээл амар халуунаар шараад ингээд соног гэхэрөө гэж боддог байхгүй юу. Тэгэл яг телевизээр үздэг гэсэн. Тэнгүүд энэ жил барыг нэрээ дээр оройнх нь очиж үзмээр санагдсан. Тэгээ яг гоё юм байна гэж тий. Тэр ихтэй бас зөв шийдэл хаа тий. Манай Монголд бас зуулчид айгүй их болдог. Ялангуяа наадмыг үзэх гэж ирдэг болсон учраас билет нь мэдээж хүрэлцэхгүй те. Тэгэхээр ингээ 2 удаа хийчих юм бол илүү олон хүн үзээд илүү өргөн хүрээтэй болоо. Зурчтай илүү их нөхөртэй болж байгаа тийм тэр бол 93 наадам гэдэг байгаа шүү дээ. За тэгтэл нөгөө түрүү бас ганцхан шатар толгойд байдаггүй байлгүй дээ гэж ингэж ярьж байгаатай холбоотой сур харуулж үзсэн үү ер нь? Харуулчих юм уу? Яг нөгөө 93 наадмаасаа морь сайн ундгууд ер нь эднэрээр инхээр авьяас. Морь унд чадахгүй яг нөгөө хүн хөдлөд явцсан л да тий. Сур харуулж үзсэн. Тий. Нөгөө шүгээн дөрөөс л үздэг. Тий. Бүх бүхчүүдээс одоо яг тэр бүхэд одоо үнэхээр хүндэлж хайрладаг гэсэн тийм нэр заавал. Ер нь бол яг сүүлийн үед бол ханга авраг бол маш сайн байгаа тий. Тэгвэл айгүй сайн байгаа. Тэгээд бас айгүй гоё бие авч явдаг хүн шиг санагдсан. Айгүй тийм хөөрхөн үлгэр дуурайл үзүүлдэг. Тий айгүй тийм залуучуудад айгүй эерэг үлгэр дуурайл үзүүлж байгаа гэдэг нь их таалагдсан. Тийм манай ээж чинь ховдих тэгээ бас ховдыг талаараа бас хөрхэн дэмжиж байгаа. Тий. Мөн бас манай алтрын орхон баяр их амжилттай байгаа. Тэгээд ер нь бол амжилттай ахиулаад авраг болох бүрэн боломжтой бас залуу шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө айгүй амжилттай явах байх гэж бодож байгаа. Манайхан одоо сүүлийн бүх насныхан хүүхдүүд дээр одоо дунд насныхан ч дээр за ахмад наснуудыг сайн мэдэхгүй маа. Ингээд ер нь бүтэн дуулдаг хүн айгүй хоролцоод байгаа юм байна л да. Тэгэхээр нөгөө бид чинь нэг ярьдаг найр нь 3 дуутай, наадамд 3 даваатай гэл тий. Тэгэхээр энэ тал дээр өөрөө чи хэлэхээр яг нэрээ саналаа. Ер нь бол бүтэн яг үгийн мэддэг дуу цуух юм байна уу? Бид чинь ингээл найзуудаараа караоке орно тий. Тэнгүүд төр чинь ингээд бид дэлгэцээр үг нагаа юм чинь тэгэл ингээл тэгэл дуулаад явчихж байгаа байхгүй юу? Би яг дуулах бол дуртай. Гэхдээ олон нийтэд бол дуулахгүй. Эцчээ би бас солгоо угаасаа хоолойтой маань найсаж наваа шоолдог хэлдэг. Зүгээр яг өөрөө мэдээд
дуртай болохоор би караокед бол ичгүүд болж байгаа. Наадам төгөхөр ингээ амд нэг алидад байдаг тийм дуу. Юу нэг гоё амгшгаар дуунууд гэх юм толио бол гоё штэ. Яг наадмын үеэр бол ялангуяа сонсох дуртай сонсоод амар гоё. Дээр нас нөгөө сүүлийн үед хүү хамтлаг тийм мэдээж тэгээд яг нээлтэн дээр ирээл дуулаад ингээд амар огшиж байгаа. Тэр өөрөө угаасаа дэлхийд амар амжилт Монголынхоо нэрийг ингэж аягүй гоё гаргаж байгаа гэдгээр нь дууных нь хэмнэлэн тий тэр чинь бас ингээд нэг Монголын одоо дээр үе одоо ардын одоо хөгжмөөр рокийн юг нэмсэн ингээд аягүй гоё юм болгоцсон тий. Тэгэхээр мэдээж яг амар хүмүүсүүдийг огшоож байгаа тий. Дээр үед ч одоо нөгөө аав ээж залуу үедээ бид нар жоохон байхад ингээд айлууд биений дээрэл нөгөө зочилж ирчээд тэгэл дандаа дуу дуулдаг байсан шүү дээ. Тэнгүүд ингээд аав ээжүүд бол айгүй дуу мэддэг. Тэ. Тэнгүүд тэрийгээ дагаад бид нар ингээд хажууд нь байж байгаа болохоор ингээд дээр үеийн дуунуудыг айгүй мэддэг байсан аахгүй юу. Одоо бол нэр сонсооч үгүй болсон болохоор тэгэл яг өөрөө чийснээр за 1 2 бодгийн мэдчих ч юм уу тэгэл. Тэр үчиндээ гоё яасан юм уу? Ингээл те нэг ингээд эхний үгийн ангуул бүгдээрээ түрээлтэй ингээ гоё дуулна. Одоо бол ямар нэг найранд очиод дууд гингөт барыг хичээд байгаа юм шиг би одоо барыг төрөх олдохгүй хаа. За бэлээ. Нэр төрөх олдохгүй байх тийм. Харин тийм үгүй мэдгүй. Ганцаараа дуусараа байна. Дуусах гэдэг тий. За тэгээд манай одоо подкастыг үздэг ялангуяа энэ Баяр наадмын дугаарыг маань зорж үзэж байгаа тэр сайхан наадамчин олондоо тий өнгөн туул гавьяатын маань зүгээс тэг сайхан наадмын мэдчилгээ төвшүүлнэ өө. За Монголынхаа ард түмэнд наадмын баярын мэнд хүргэе. Тэгээд сайхан надараа. Цөөхөө хөшөө. Яг наадмын дараа бас дахиад нэг томоохон тэмцээн уралдаанд явах гэж байна тийм ээ. Тэгээд ер нь одоо энэ 2025 оныхоо зорилтуудаас манай үзэж байгаа үзэгчтэй маань сайхан хуваалцаад тэгээд ер нь цаашдаа бас нэг өнгөн туулагддаг энэ тамирчны үед нэг ийм зорилттой өксөл мөрөөдөлтэй байна гэдгээр нь хоёлаа энэ удаагийнхан Баяр наадмын дугаарыг ярьслахыг өндөрлөё. Тамирчны хувьд бол одоо зорилго гэх юм бол би ч одоо эмэгтэй их мастрыг 15 настайд авсан. Тэгээд одоо шатарчд болохоор нөгөө эрэгтэй цол авах боломжтой гэдэг эмэгтэй тамирчид. Тэгээд эрэгтэй олон улсын мастер цол авсан байгаа. Тэгээд одоо хамгийн дээдлийн цол болох эрэгтэй их мастер цолыг авах ер нь бол зорилго тавьсан. Тэрнийхээ төлөө хичээгээд ер нь бол тэрний төлөө тэрийг мөрөөдж байгаа гэх юм уу? Тэ. Тэр одоо эрэгтэй их мастер цол авсан эмэгтэй тамирчид дэлхийд нэг 44-5 байдаг. Аюу цөөхөн байдаг. Бас тийм хүнд мэдээж ирэх тэр чинь бас тийм амаргүй цоллоо, амжилттай. Тэрийг тэрний төлөө болоод ингээд тэгээд транспортоо ингээд болохгүй ингээд зорилго тавьсан ингээд хичээж байгаа гэх юм уу? Транспорт орохгүй гэж бодож байгаа. Тийм сайхан бас бид нар найзуудаараа ярьчихсан байхгүй юу? Одоо би ингээд 33 жил шат транспорт хичээлж байгаа байхгүй юу? Тэгээд ингэсэн чинь балер хэлдэг спортоор хичээлж юм аа гэдэг 5 настаас эхэлсэн байхгүй юу? Тэгээ бас болохгүй ингээд нөгөө шатарчин ямарч нөгөө насны хязгаарлалт байхгүй гэдэг үүднээсээ бид одоо тий 30 одоо 40 ч гэсэн ингээд транспортоор хичээлэх бүрэн боломжтой амжилт гаргах ч гэсэн боломжтой олон улсад 40 50 хүрсэн ч гэсэн амжилттай ахиулаад амжилттай баттгаад явж байгаа хүмүүсүүд маш их байдаг. Тэр болгоноос урам аваад ингээд явж байгаа. Тэгээд тийм зорилттой бол байгаа. Тэгээд одоо наадмын дараа удахгүй тэмцээндээ явах цаа. Үндсэн шишээ багаараа бид нарт олон улсын нээлттэй тэмцээнд оролцох төлөвтэй байгаа. За ингээ мөнгөнд бол та гэр бүлээрээ, ахын дүүсээрээ улсын их баяр наадмаа сайхан наадаж өнгөрүүлээрээ наадмын дараах тэр тэмцээний уралдаанд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тийшээ явах зам нь сайхан гэгэн цагаан байх болтугай. Тэгээд ерөнхийдөө зорж байгаа бүх хүсэл нь одоо тий гэгэн байх болтугай гэж хүсье. Тэгээд нөгөө хүмүүст нэг гоё өрөөл хэлээч. Одоо ерөөхдөө нөгөө шатраар ингээд шатрын таныг одоо ингээд нэг ингээд нөгөө мөнгө аварга гэл ингээд нэг шүтдэг тийм хүмүүс байж болж байна. Тэгэхээр тэг шүтдэг фэн зөөн нөгөө талаас шатрыг сонирх гэж байгаа тийм шин залуу хүмүүс. Ер нь тэдгээр бүхий л хүмүүстэй нэг сайхан өрөөл юуг хэлээч. Өрөөл гэдэг яг юу хэлэх вэ болоо? Гоё сайхан л үг хэлээ. За энэ нэвтрүүлгийг подкастыг үзэж байгаа бүх үзэгчдээ хамгийн сайн сайхныг хүсээрээ. Тэгээд юу хийсэн зорьсон
тэмүүлж байгаа юм бүхэн биелээсэ гэж хүсье.